харгүй гэдгээ мэдэгдэж байна. Би чамд Джон Ридээс бусад хинээс ч хамгийн муу дургүй. Худалчийн ухаан энэ номыг чи охин Жоржиандаа өгч болно. Учир нь би биш, эрэл худал хэлдэг. Хаага Ридийн гар идэхгүй ажил дээрээ хивэж байсан бөгөөд үүний мөснүүд миний нүдэн дээр хөлдөж зогссоор байв. Чи өөр юу хэлэх юм бэ гэж ир асуув. Түүний эрнүүд дуу хоолой надад байсан бүх дургүйцлийг хөдөлгөж байлаа. Толгойноос хөл хүрэл чичирч сэгэл догдлон би цааш нь үргэлжлүүлэн чи миний хамаан биш байгаад би баяраа байна. Би чамайг амьд байх хугацаанд дахиад хизээч авахч гэж дуудахгүй. Би өсөж ом болоод чамаа уулзахаар хизээч ирэхгүй. Хэрв хэн нэгэн надаас чамд хэрхэн аалагдаж надад хэрхэн хандсныг асуувал чиний ухаа бодол намайг өвчлүүлж надад харгас хэрцгийгээр хандаж байна гэж би хэлнэ. Чи яаж үүнийг баалж зүрхэлдэг юм бэ? Жин ир. Хаага Рид би яаж зүрхэлдэг юм бэ? Би яаж зүрхэлдэг юм бэ? Яагаад гэвэл энэ бол үнэн. Чи надад ямар ч мэдрэмж байхгүй, ганц ч хайр сайхан сэгэлгүүгээр амьдарч чадна гэж бодож байна. Гэхдээ би ингэж амьдарч чадахгүй. Чи намайг улаан өрөөнд хэрхэн буцаан үлхэж өгч буй өдрөө хүрэл өгцснийг би санах болно. Хэдийгээр би шаналж байсан ч, хэдийгээр би өө гашууд авч нэгүүлсэйч. Өршөөгөөч, авгагч Рид. Чиний хорон санаа хүү намайг цохиж дэмий унагсан учраас чи намайг зовоосон ир шиг л. Надаас асуусан хүнд ч гэсэн яг энэ үхийг би ярих болно. Хүмүүс чамайг сайн эмгэй гэж боддогч чи муу хав зүрхээ. Чи лөөвөрч би энэ хариулыг уншиж дуусахаас өмнө бодгол минь өргөжин илж ирэх чөлөө яллын ухаа хамгийн хачирхлаа мэдрэмжээр баярлан хөөрч эхлэв. Үл үзэгдэх холбоо асарч би найдваргүй ирэх чөлөөнд хүрэх гэж зүдэрч байгаа юм шиг санагдаж билээ. Хаага Рид айсан байдлаа харагдаж байв. Ажил нь өвдөнөөс нь алга болсон байв. Тэр гараа өргөж нааш цааш ганхаж бүр уйлах минь нүрээ мушгин гуйвуулж байлаа. Жин, чи алдаа гаргачихад байна. Чамд юу байгаа юм бэ? Чи яагаад ийм хүчээ чичирч байгаа юм бэ? Ус уумаар байна уу? Үгүй ээ, Хаага Рид. Чиний хүсэж байгаа өөр зүйл байна уу, Жин? Би чиний найз байхыг хүсэж байгаагаа балан хэлье. Чи биш. Та ноён Брокс хөрсөд намайг муу зан аврэ, хуурч мэхлэгч хүн гэж хэлсэн. Би Лаудын бүх хүнд чамайг хэн бэ? Юу хийснийг чинь хэлье. Жин, чи эдгээр зүйлийг ойлгохгүй байна. Хүүхдүүдийг алдааг нь засаж залруулах хэрэгээ. Хууран мэхлэх нь миний буруу биш гэж би догшин хэрцгий. Өндөр дуугаар хашгирлаа. Гэхдээ чи маш их хүслээ байна, Жин. Чи зөвшөөрөх ёстой. Харин одоо асрах газар руугаа буцаж очиод жаахан хивээрээ. Би чиний хонгорхон хүн биш. Би хивэж чадахгүй. Намайг удахгүй сургуульд явуулаарай. Хаага Рид. Учир нь би энд амьдрахыг үзэн яддаг. Би үүнийг удахгүй сургуульд явуулъя гэж Хаага Рид Совок бомлдов. Ажлаа цуглуулад гин гэрээсээ гарчээ. Би албай дээр ялагч ганцаархнаа үлдсэн. Энэ бол миний улалдаж байсан хамгийн хүнд улстаа бас миний олж авсан анхны ялал байлаа. Би ноён Брокс хөрсийн зогсож байсан хивсэн дээр хэсэг зогсож эзлэгчийнхээ ганцаардмал байдалд баясаж байлаа. Эхлээд би дороо инээмсэглэж сэтгэл санаа өөрлөв. Гэвч энэ догшин аашаал миний зүрхний цохил өргөн цохилох шиг миний доор замхран алга болов. Хүүхэд над шиг ахмадуудаага маргалдаж чадахгүй. Дараа нь гимшлийн өвдөс хариу үйлдэлийн хүйн мэдрэмжийг мэдрахгүйгээр өөр хилэнгээ хяналтгүй оглож чадахгүй. Хаага Ридийг буруугаж айлган сүрдүүлэхэд гэрэлсэн халуун оргил миний оюун ухааны бэлгэдэл болох байсан бизээ. Газ унраасны дараа дэлбэрсэн хар хярн хагас цагийн урш нам гүн болж унгаан бодох нь миний бие авч явах байдлын галзуу байдлыг харуулсан. Миний дараах нөхцөл байдлыг яг охируулан үзүүлж байх байсан бизээ. Үзэн яддаг байр суурийн минь ууграа байдал. Би анх удаа амсаж үзсэн өшөө авлын ямар нэг зүйл. Дарсан эхлэн үнрэмий санагдан залхих үед дулаан ирээ цээргүүмий санагдан дараа нь өмөр бөгөөд зэвэрсэн ам нь надад хорцсон юм шиг мэдрэмж өрүүлж байв. Би одоо сайн дураараа очиж Хаага Ридээс уучлалгүй байх байсан. Гэвч би зарим алаараа уршилгаасаа нөгөө хэсэг зүүн бэлгээрээ ир намайг хоёр дахин жигшин зэвүүцэхэд хүргэж байсныг мэдэж байсан юм. Би хэрцгий ярианаас илүү сайн чадвараа хөгжүүлэхийг хүсэж байна. Гунигаа зэвүүцлээс илүү аимшигай биш мэдрэмжийг ижээхэн зүйд нийцнэ. Би арабын үлгэрүүд би суугаад уншихыг хичээв. Би энэ сэдвийг ойлгож чадсангүй. Миний бодол санаа үргэлж миний сонирхол адаг байсан хуудсыг би хоёрын хооронд сэлж явдаг байв. Би өглөөний цайны өрөөний шилэн хаалгыг онгойлгол буй сууг нам гүн байв. Нар сэвэл зүр салхич эвдрэлгүй хар хяруу газар дундуур ноёрхож байв. Би олгоогаараа хумсаа өмсгөлөөрөө ороод нилээд тусгаарлагдсан арайлангийн нэг хэсэг алхахаар гарлаа. Гэвч нам гүмхэн модод унаж буй гацуур боргоцоо, намрын бөөгнөрсөн үлдэгдэл, өнгөрсөн салхинд овоолсон буурал навчнууд надад ашаал өгдөггүй. Би хаалганы налан хоноо ижээдэггүй. Богино өвс нь хуваагдаж, цайрсан хоосон албай руу харлаа. Их бүүдгэр өдөр байв. Хамгийн унгалаг ингэр шууган дээр онданг бүгдийг бүрхсэн байв. Тэндээс ширхгүүд үе унаж, хав зам дээр болон хайлалгүйгээр хуримлагддаг байв. Би хөөр хийсээ хүүхэд болж, өөрөө би юу хийх вэ? гэж дахин шивнэж байлаа. Гин Хаага Жин. Чи хаан байна? Өдийн хоолоо идээрээ. Би сайн мэдэж байсан биси байлаа.
Гэвч би хөдлөсөнгүй. Түүний хөнгөн алхам зам дээр бүдэрч ирэв. Чи ойлгохгүй жаахан амин гэж ир хэлв. Чи дуудагдсан үедээ яагаад ирэхгүй байгаа юм бэ? Бесигийн оршихуй миний бодож байсан бодлоотой харьцуулахад хөвжлээ харагдаж байв. Хэдийгээр эр ердийнхөөрөө баг зэрэг бухимдсан байдлаа байлаа. Хаагаар идэ зөрчилдөж үүнийг ясны дараа би сувлагчийн үр зуурын уур хилэнд ийм ч их санаа зовхгүй байлаа. Би үүний залуу насны хөнгөмсөг зүрх сэгэлд баясах хүслээ байлаа. Би үүнийг хоёр гараараа эврэм наашир биси. Биеийг загна. Энэ үйлдэл миний хийж заншсан ямар ч зүйлээс илүү илэн далангүй, аимшиггүй байлаа. Яагаад ч юм үүнд аалагдсан юм. Та хачин хүүхэд байна, хаагаажийн гэж ир над руу хараад жаахан хэрэм инүүчилж ганцаардмал юм. Чи сургуульд явах гэж байгаа юм уу? Би олгой дахив. Хөөхий бэсийг орхиж явсандаа чи харамсахгүй гэж үү? Бэси надад юу санаа явдаг юм бэ? Тэр намайг үргэлж зэмлдэг. Яагаад гэвэл чи үнэхээр сониуч, аимшихаа, ичимхий жаахан юм. Чи илүү зоригой байх хэрэгээ. Юу вэ? Илүү олон цохил авахын улд юм уу? Уггүй зүйл. Гэхдээ анаар илүү их санаа авдаг нь тодорхой. Ээж минь өнгөрсөн 7 хоног надад уулзахаар ирэхдээ өөрийнхөө бяцхан хүүхдийг чиний оронд байлгахыг хүсэхгүй байна гэж хэлсэн юм. Ороод ир. Чамд сайхан мэдээ дуулгая. Чамд байхгүй гэж би бодож байна. Бэси. Охин минь. Юу гэсэн үг вэ? Чи ямар гунигаа харцаар над руу ширлээ. Гэхдээ миссис залуу эмгээчүүд Жон эзэн хоёр үдээс хойш цай уухаар явах гэж байна. Та надад хамт цай уух болно. Би таваачаас чамд жаахан бэлуу жигнэж өгөхийг гуй. Дараа нь чи шургуулгунаа харахад минь услаач. Учир нь би удахгүй чиний чемоданд баглах болно. Миссис чамайг 1 юм уу 2 өдрийн дараа гисгэдээс явахыг хүсэж байна. Тэгээд чи ямар оглоомоо авч явахыг сонгоно. Биси намайг явуул чи намайг дахин загнахгүй гэж амлах хэрэгээ. За яах вэ? Гэхдээ чи маш сайн охин гэдгийг санаарай. Надаас биеэ. Намайг хурц од ярих үед биеэ ихлээрээ. Энэ үнэхээр өдөөн хагаж байна гэжээ. Би чамаас дахиад хизээч айхгүй байх гэж бодож байна. Биси, учир нь би чамд тассан. Удахгүй надад айх өөр бүлэг хүмүүс охиолдох болно. Хэрв чи эднээс айвал эд чамд дургүй байх болно. Биси, чиний адил уу? Би анд дургүйцдэггүй. Хаагаа. Би чамд бусдаас илүү хайраа гэж бодож байна. Чи үүнийг харуулахгүй шүү дээ. Чи бяцхан хурц амин. Ярих нилээд шин арга байна. Чамайг яагаад ийм адал явдлаа? Эсвэл хавжлаа болгодог юм бэ? Яах вэ? Би удахгүй чамаас хол байх болно. Үүнээс гадна гэж би хаагаар эд хоёрын хооронд болсон зүйлийн алаар ямар нэг зүйл хэлэх гэсэн боловч энэ алаар дуугүй байхан дээр гэж бодсон юм. Тэгвэл чи намайг орхиж явахдаа баяраа байна уу? Охин ч үгүй. Бэси. Үнэндээ яг одоо уучлаарай. Дөнгөж одоо. Харин ч эсрэгээрээ бяцхан хаагаа минь үүнийг ямар сайхан хийж байна гэж. Хэрв би чамаас үнсэл гуйвал чи надад үнсэл өгөхгүй. Харин үнсэлгүй гэж хэлж чадна гэж би бодож байна. Би чамайг үнсээд аваа морилно уу? Толгоогоо бүхийлг. Бэси бүхийв. Бид хоёр бие биегээ эврэлдэж, би айвширсан байдлаа үүнийг дагаж гэрээ орлоо. Тэр үдээс хойш амар айван, эв нэгдлийн өнгөрчээ. Оройн Бэси надад хамгийн сэгэл аам үхүүдээ ярьж, хамгийн сайхан дуунуудаа дуулж өгөв. Миний хувьд ч амьдрал нарны гялалцаж байлаа. Бүлэг 1-р сарын 19-ний өглөө аван цаг дөнгөж цохиж байл Бэси миний шүүгэнд лаа авчирч, намайг аль хэдийн босч бараг хувцассан байлаа. Би үүнийг орхоос хагас цагийн өмнө босч нүрээ угааж дөнгөж жаргаж буй хагас сарны гэрэлд хувцас өмссөн бөгөөд хүүхдийн орны ойролцоох нарийнхан цонхоор уяа цацарч байлаа. Би ир өдөр өглөөний 6 цаг байшингийн хаалгаар өнгөрдөг морин эргээр гисгэдээс явах ёстой байлаа. Боссон цорын ганц хүн нь Бэси байлаа. Тэр балчир хүүхдийн өрөөнд гал асааж одоо миний өглөөний хоолыг хийхээр болжээ. Цөөхөн хүүхэд аялын ухаа бодолд сэгэлэн догдсон үедээ идэж чаддаг. Би ч бас хийж чадсангүй. Бэси надад зориулсан бэлдсэн буцалсан сүү алхаасаа хідэн халбаг дүүрэн жигнэмэг аваад цүнхэндээ хий гэж намайг дэмий шахаж цаасанд ороод цүнхэндээ хийв. Тэгээд ир надад плис малгайгаа өмсгöd услаад алчуураар ороогоод асрах өрөөнөөс гарч явлаа. Биднийг хаагаар эдийн унлагын өрөөний дэрэгдүүр өнгөрөхөд ир та доогшоо орж миссисээ баяраа гэж хэлэх үү гэж асуув. Үгүй ээ Бэси. Тэр өчигдөр орой чамайг оройн хоолнд явхад миний хүүхдийн орон дээр ирээд өглөө үндч үеэлүүдтэй ч бас саад болохгүй гэж хэлсэн. Тэр үргэлж миний хамгийн сайн найз байснаа санаж, үүний ухаа ярьж хасархаж байгаарэ гэж надад хэлсэн. Та юу гэж хэлсэн бэ? Хаагаа, юу ч үгүй. Би орны хувцсаар нүрээ аглаад, үүнээс хан руу эргэж харлаа. Буруу байсан, Хаагаа Жин, зөв байсан, Бэси. Таны миссис миний найз биш, харин миний дайсан байсан. Тэр Хаагааг мэднэ. Биеий хэл, гисгэдэд баяраа гэж би хашгирч, биднийг анхмаар өнгөрч, үүдний хаалгаар гарч явлаа. Сар жаргаж, маш харанхуй байв. Бэси дэнлүү барьж явсан бөгөөд гэрлэн нойшоо саяхан хайснаас болж норсон шорон зам руу харж байлаа. Өвлийн өглөө хүйн байсан бөгөөд машинаар яарангүйж явахдаа шүдмэн ачигнаж байлаа. Харуулын байшинд гэрэл гэрлээ байлаа.
Бид энд хурж ирэл гэрийн үйлчлэгчийн ихнэр гал асааж байхыг харав. Урд оройн доош авч явсан миний авдар хаалганы дэргэд олсоор зогсож байлаа. 6 минут өнгөрөхөд хэдхэн минут хэрэгэ байсан бөгөөд эр цаг өнгөрсний дараахан ас холын дугуй ирж буй дасгалжуулагчийг зарлав. Би хаалга руу очиод харанхуй дундуур дэмлүүн хурдхан ойрож байхыг харлаа. Тэр ганцаараа явж байна уу гэж зөөгчийн ихнэр асуув. Тийм ээ, хэр хол байна вэ? 50 км, ямар уур зам вэ? Хаагаар ид ганцаараа үүнд ирэхээс айдаггүй юм болов уу гэж би боддог. Дасгалжуулагч зурв. 4 морь оройн зорчигчоор дүүрсэн хаалганы дэргэд зогсож байв. Харуул морин эрэгчин 2 яарахыг чамд дуугаар шаардав. Миний хошууг дээш өргөв. Намайг бисгийн хүзүүнээс аваад үнсв. Түүнд сайн анхаарал авь гэж харуул хашгирахад ир намайг доогшоо өргөв. Гэж хариулав. Хаалга цохигдож за игийг гих дуу гарч бид цааш явлаа. Ийхүү би бэси дисгэд хоёроос усгаарлагдав. Ийхүү үл мэдэгдэх эр үед миний бодсноор ас бүглүү бөгөөд нууцлах газрууд уруу хуйлран утсан юм. Би аялын халаар баг сандаг. Тэр өдөр юр бусын уурмыг санагдаж бид хэдэн 100 км замыг уулж байгаа юм шиг санагдсан гэдгийг л би мэднэ. Бид хидэн хоёг дайран өнгөрч маш омхоод морин эрэг зогсов. Морьтыг гаргаж зорчигчд хооллохоор буу. Намайг дэм буудалд аваачиж харуул намайг оройн хоол идэхийг хүсв. Гэвч миний дур хүсэл байгаагүй болохоор эр намайг хоёр үзүүр нь тийшин аазнаас нь дэмлүү ханан дээр хөгжмийн зэмсгүүдээр дүүрсэн жижигхэн улаан галерей асар мөрөөнд орхив. Би энд маш хачинжигээ байдлаа удаан алхаж хэн нэгэн орж ирээд намайг хулгайлах вэ гэхээс үхлийн айдас авсан байлаа. Учир нь би хулгайчдад игдэг байсан бөгөөд эдний гавьяа бисгийн галын дэрэгдэх шасар байнга гардаг байв. Эцэс нь харуул эргэж ирв. Намайг дахиад л морин эргэнд суулгаж хамгаалагч маань өөрийн суудалд сууж хөндий бүрээгээ дуугарган бидлийн чулуурхаг гудамж ар чимээ шууган дэгдэв. Үдээс хойш ноён баг зэрэг манна байлаа. Бүрэнхий болоход бид гисгэдээс үнэхээр хол явж байгаа юм шиг санагдаж эхлэв. Бид хуудаар дайран өнгөрөхөө байсан. Ус орон өөрчлөгдөжээ. Тэнгэрийн хаяанд авраг умсаар л олгод дээш өргөгдөж харанхуй модоор харанхуй хөндийгөөр уруудан бууж шүн бүрхэг босны дараа моддын дундуур зэрлэг салхи хуйлран үзгэрхэн сонсогдов. Чимээ шууганд бүүвэсэн би эцсээ унчихв. Би удалгүй нойр мөглөж байлгийн зогссон хөдөлгөөн намайг сэрэв. Морин иргэний хаалга нээлээ байсан бөгөөд хажууд нь зарц шиг хүн зогсож байв. Би дэмлүүний гэрэлт үүний царай хувцс өмссөн байхыг харлаа. Энд Жин Эр гэдэг бяцхан охин байдаг уу гэж ир асуув. Би тийм гэж хариулаад намайг дээш өргөв. Миний чимданг доош өгөхөд дасгалжуулагч ир даруй хөдлөлөө. Би удаан суугаад хөшүүн зогсож дасгалжуулагчийн чимээ шууган хөдөлгөөнд гайхан балмагдсан байв. Бороо салхи харанхуй агаарыг дүүргэв. Гэсэн хэдий ч би өмнө минь хан байгааг мөн доор нь хаалга нээлээ байгааг бүдэг бадаг олж харав. Би энэ хаалгаар шинэ хөөчөөгөө хам өнгөрөв. Тэр хаалгаа хаагаад араасаа өгчээ. Байшин ас хол архсан байшин олон цонхой, заримд нь гэрэл асаасан байшин харагдаж байлаа. Бид нойн цацсан өргөн хайрах чулуун замаар өксөд хаалгаар орж ирв. Тэгээд зарц намайг хонглоор дагуулan гал асааж өрөө рүү дагуулan орж намайг ганцааран минь орхиж явлаа. Би зогсоод гал дүрэлцэж буй хуруунуудаа дулаацуулаад эргэн ойрноо харлаа. Лаа байсангүй харин зуухнаас ирдэг одорхой бус гэрэл цаасан хан, хевс, хөшиг улаан өнгөөр гялалцсан авилга харагдана. Энэ нь гисгэдийн зочны өрөө шиг иймч нүсэр ансаг биш, харин хангалаа авахаа зочны өрөө байлаа. Би ханан дээрх зургийн сэдвийг олж харах гэж гайхаж байл хаалга онгойж гэрэл барьсан хүн орж ирв. Өөр нэг нь араас нь дагаж яв. Эхнийх нь хар үсээ, хар нүдээ, цонхгөр омдухан бүхий өндөр эмгэй байв. Түүний дүрс хэсэг нь алчуураар ороогдож, царай нь бөөр суурэ, байр суурь нь босоо байлаа. Хүүхэд ганцаараа явуулахад маш бага байна гэж хэлээд лаагаа ширээн дээр авив. Тэр намайг 1-2 минут анхаарлаа ажиглаад цааш нь нэмж хэлв. Түүнийг хурдан унуулхан дээр. Тэр ядарсан харагдаж байна. Чи ядарсан уу гэж асуугаад гараа миний мөрөн дээр авив. Жаахан хаагаа бас өлсөн нь эргэлзээгүй. Түүнийг унахаасаа өмнө оройн хоол идээрээ хаагаа мэлэр охин минь чи анх удаа сургуультай явхаар эцэг ихээ орхиж байгаа юм уу? Аав ээж байхгүй гэдгээ би үүнд айлбарлав. Тэр эднийг нас бараад хэр удаан болсноо асуув. Тэгээд би хідэн насаа миний нэр хэмбэ уншиж бичиж жаахан ойж чаддаг эсхийг асуухад эр 7 хуруугаараа миний хацар зөөлөн хурч тэр намайг сайн хүүхэд болно гэж найдаж байсан гэж хаагаа мэлрээ хам намайг явуулав. Миний үлдээсэн хаагаа 29 орчим насаа байж магадгүй. Надаа хам явсан охин хідэн насаар залуу харагдаж байлаа. Эхнийх нь дуу хоолой харц агаараар нь намайг гайхшруулсан юм. Хаагаа мэлэр илүү эгэлж ирийн хүн байв. Царай нь улаан ядарч үйлдсэн царай, үргэлж олон ажил хийдэг хүн шиг алхалж, үйлдэлээрээ яаран гүйдэг байв. Тэр үнэхээр дэд багш болохыг нь хожим нь олж мэдсэн шиг харагдаж байлаа. Түүний удирдлагаар би он бөгөөд хэвийн бус барилгын хэсгээс аслага хонглоос хонгол руу өнгөрөв. Бидний уулж явсан байшингийн эр хэсгийг нүмрэн байсан бүхэл бүүн баг зэрэг өөгрөө нам гүн байдлаас бид гарч ирнэ. Олон дуу хоолойны чимээ сонсогдож, удалгүй хоёр үзүүр нь хоёр хоёроор дүүрэн ширээ, ус бүр дээр нь хослоо асааж, эргэн ойронд нь сандал дээр суусан өргөн өр өрөөнд орж ирв.
9, 10, 20 хүрлэх бүх насны охтын цугларал. Усны бүдэгхэн гэрэлт эдний надад аимшгүй санагдав. Тэд бор даав, хачин загварын нөмрөг, ур голлонд пинафор өмссөн байв. Суралцах цаг байв. Тэд маргаашийн ажлаа залгиж байсан бөгөөд миний сонссон чимээ эдний шивнэн давсны нийлбэр байлаа. Хаага Миллер хаалганы ойролцоох сандал дээр суу гэж надад гарын үсэг зураад, бүр өрөөний орой дээр хурч ирээд хашгирч, "Моноруда хичээлийн номнуудыг цуглуулж аваад хай." 4 өндөр охин өөр ширээнүүдээс босч, ойрон явж номнуудыг цуглуулж авав. Хаага Миллер дахин зарлиг буулгав. "Моноруда, оройн хоолны авируудыг авчир." Өндөр охид гадагшаа гарч удалгүй эргэж ирэв. Хүн бүр нэг авир, дээр нь миний мэдэхгүй ямар нэг зүйл авир бүрийн голд саваа ус, аяга барьсан байлаа. Хэсгүүдийг эргүүлэн өгөв. Дурай хүмүүс нь уснаа сууж, аяга нь бүх хүнд нийлэг байв. Миний ээлж ирэхэд би цангасан байсан ч хоолнд хүрсэнгүй. Сэтэл хөдлөл, ядаргаа нь намайг идэж чадахгүй болгосон юм. Харин энэ нь хідэн хэсэг хуваагдсан нимгэн овёсны бэлүү байсныг би одоо ойлгов. Хоол дуусч Хаага Миллер залбирлыг уншиж, ангийнхан хоёроо дээд давхар яв. Энэ удаад би ядарч уйлдсан болохоор унлахын өрөө ямар газар болохыг бараг анзаарсангүй. Харин сургуулийн өрөө шиг маш уур байлаа. Өнөө орой би Хаага Миллерийн орны найз байх ёстой байлаа. Ир надад хувцас айлахад усалж, хивээд нэг бүр нь 2 хүнээр дүүрсэн уригныны оруудыг харлаа. 10 минутын дараа ганц гэрэл алга болж, нам гүн байдал, ас харанхуйд би нойрондоо дийлдлээ. Шүн маш хурдан өнгөрөв. Би зүүдэлж чадхааргүй ядарсан байлаа. Би ганцхан удаа сэрэгтэй хүчээ салхилж, бороо цугаж, Хаага Миллер миний хажууд байраа эзэснийг мэдэрсэн юм. Нүдээ дахин онгойлгоол чам хонх дуугарав. Охид босоод хувцаслаж байв. Үүр цайж эхлээгүй байсан бөгөөд өрөөнд нэг юм уу 2 яарлаа гэрэл шааж байлаа. Би ч бас дурамчхан босов. Хав хүйн байсан бөгөөд би чичирч чадхаараа хувцаслаж, чөлөө сав байгаа үед угав. Гэвч өрөөний голд 6 охинд ганцхан сав байсан бол энэ нь удалгүй болоогүй юм. Хонх дахин дуугарч, бүгд хоёроо дараалсаар шаар бууж, хүйн бүдэг гэрлээ сургуулийн өрөөнд оров. Энд Хаага Миллер залбирлыг уншжээ. Дараа нь ир хашгирч, "Анги үүсгээрээ." Хэдэн минутын урш маш их үмэн самуун дэгдэж, Хаага Миллер чимээгүй бай, "Дэгж аяг" хэмээн дахин дуу алдав. Амьсгал намцсны дараа эд бүгдээрээ 4 ширээний өмнө 4 сандлын өмнө хагас ойрог болон зогсож байхыг харлаа. Бүгд гараа ном барьж, хоосон суудлын өмнө ширээн бүр дээр библи шиг агуу ном хэвж байлаа. Хэдэн секунд дуугүй болж, оонуудын намуухан бүдэг бадаг чимээгээр дүүрв. Хаага Миллер ангиас ангаар алхаж, энэхүү одорхой бус дуу чимээг намжаав. Асад хонх дуугарч, ир даруй 3 эмгээ өрөөнд орж ирээд нэг ширээ рүү очиж суудалтаа суув. Хаага Миллер хаалганы ойролцоо хамгийн бага хүүхдүүдийг ойрон цугларсан 4 дахь хоосон сандалд суув. Намайг энэ доод ангид дуудаж, Юролтонд байрлуулав. Ажил хэрэг эхэлж өдрийн цуглуулга давж, дараа нь судрын зарим бичвэрүүдийг хийлж, үүний дараа библийн бүлгүүдийг удаан хугацаагаар уншиж, 1 цаг үргэлжилдэг байв. Дасгал сургуулилт дуусах үед үүр цайсан байлаа. Эцэст цуцшгүй хонх 4 дахь удаага дуугарч, ангиуд цугларч, өгзөөний хоолоо идэхээр өөр өрөөнд оров. Би өөрт өдөр нь маш бага хэрэгэлсэн учраас уггүйгээс бараг өвдөх шахсан байлаа. Хоолны газар нь агуу намуухан дүнсгэр өрөө байв. 2 уур ширээн дээр халуун юм саваа өгүүлсэн хэдий ч энэ нь миний аим шиг үнэр өрүүлж байв. Зоогийн үүнийг залхих хувь авилнаа хүмүүсийн хамрын нүхнээ уулгарахад сэтэл дундуур байдлын нийлэг илрэл илэрч байгааг би харсан. Жагсаалын машинаас 1-р зэрэглэлийн өндөр охид шивнэх үгс босч ирв. "Жигшүүрээ. Тараг дахиад л шалаа. Чимээгүй бай" гэх дуу гарав. Хаага Миллер биш, харин дээд сургуулийн багш нарын нэг гоё хувцассан, жаахан уугараа царай, нэг ширээний дээд алд сууж, нөгөө ширээнд илүү болчирхай эмгээ эргүүлж байлаа. Би өөрт шөнө анх харсан үүнийг дэмийл хайсан. Тэр харагдсангүй. Хаага Миллер миний сууж байсан ширээний хөлд сууж, хачирхлаа. Гадаад царай, өндөр насаа эмгээ нөгөө самбар сууж байлаа. Ураач ивэл хэлж дуулав. Дараа нь нэг зарц багш нар цай авчирч өгч, хоол эхлэв. Өсгөлөн бас одоо маш ухаан алдаж, амийг нь бодлого нэг юм уу 2 халбаг идэж билээ. Гэвч өсгөлөнгийн эхний ирмэг бүдгэрч, би доор нь муухай эмх замраагүй босноо мэдэрлээ. Шасан арга нь ялзарсан өмс шиг муу. Өсгөлөн удалгүй үүнийг өвчлүүлнэ. Халбаг удаан хөдөлж, охид бүр хоолоо амлж залхих гэж оролдож байхыг би харлаа. Гэвч ихэнхдээ энэ хүчин чармаал удалгүй зогсдог байв. Өгзөөний хоол дуусч, нэг ч хүн өгзөөний цайгаа идсэнгүй. Бидэнд байхгүй зүйлийн өсөө алархал илэрхийлж, 2 дахь дуулал дууснаар хоолны газрыг сургуулийн өрөө рүү нүүлгэн шилжүүлсэн юм. Би хамгийн сүүлд гадагшаа гарч, ширээний хажуугаар өнгөрөхдөө нэг багш аяга арга аваад амлж байхыг харлаа. Тэр бусад хүмүүсийг харав. Тэдний бүх царай дургуутслээ илэрхийлж байсан ба, эдний нэг нь он биеийн шивнэв. Жигшүүр зүйл. Ямар ичгүүрээ юм бэ? Хичээл дахин эхлэхэд 25 цаг өнгөрч, сургуулийн өрөө сүрлэг үүмэн самуун давсан байв. Энэ хугацаанд илүү чанга, чөлөө ярих боломж олгогдсон мэт санагдаж, эд онцгой эрхээ ашиглажээ. Яриа бүхэлдээ өгзөөний цайны дээр үргэлжилж, бүгд доромжилдог байв. Хөөр хэллээ зүйлс.
Энэ нь эдний цорын ганц авшрал байлаа. Хага Миллер өрөөнд байсан цорын ганц багш нь байлаа. Түүний эргэн ойронд зогсож байсан хэсэг агуу охид бөөр сүрэ уугараа дохио зангаагаар ярьж байлаа. Ноён Брокс хөрсийн нэрийг зарим уруулаар дуудахыг би сонсов. Хага Миллер үүнийг хүлээн зөвшөөрөөгүй улгаас ихсрэв. Гэвч ирнийн уур хилэн зогсоох гэж ийм ч их хүч чармаал гаргасангүй. Марич энэ ажилд оролцсон нь эргэлзээгүй. Сургуулийн өрөөнд дэх цаг 9 цохив. Хага Миллер ойргоосоо гарч өрөөний голд зогсоод хашгирч чимээгүй бай. Суудал руугаа сахилга баян арга хэмжээ аав. 5 минутын дараа эргэлзэж энэгэлсэн цөвсрэг эмгцэгцээ болгож харьцангуй нам гүн байдал Бабилийн хэлний чимээ шууганыг намжаав. Дээд багш нар ажлаа цаг хугацаанд үргэлжлүүлсэн боловч бүгд хүлээж байгаамыг санагдав. Өрөөний хажуу алын сандал дээр зогсож байсан 80 охин хөдөлгөөнгүй босоо суулаа. Тэд нүүрнээсээ энгийн цоожо ганц ч нугалах харагдахгүй хачин цөвсрэл харагдав. Өндөр хувцас, хоолоогоо нарийнхан хавчаараар хүрээлэгдсэн, Холландын жижигхэн халааснуудыг Хайландын үрээвч шиг хэлбэрээр өмссөн, ажлын цүнх болох зориуллаа. Бүгд ч мөн л ноосон оймс, хөдөөний гуал өмссөн, гуйлан үжигээр бэхэлсэн байв. Энэ хувцсыг өмссөн хүмүүсийн 20 гаруй насанд хүрсэн охид, өөрөөр хэлбэл залуу эмгээгчүүд байв. Энэ нь эдэнд зохимжгүй хамгийн үзэсгэлэнтэй хүмүүс ч хачин жигээ харагдаж байв. Би эднийг харсаар бас багш нарыг үе үе шалгасаар байв. Учир нь бүдүүлэх нь жаахан бүдүүлэг харанхуй нь жаахан догшин биш, харин хүн хав ширүүн, Хага Миллер хөөрхилсэн юм. Ягаан өнгийн өнгөө цаг агаар хуучирсан, хийх ажилсан харагдаж байл намайг нүүр улан харахад сургууль бүхэлдээ нэгэн зэрэг босч ирэв. Юу болсон юм бол? Би ямар ч ушаа сонсоогүй бөгөөд гайхаж билээ. Ухаан санаагаа цуглуулж амжаагүй байл ангууд дахин суудалтаа суув. Гэвч бүх нүднийг цэг рүү чиглэсэн уул миний ерөнхий чиглэлийг даган, өчигдөр орой намайг хүлээн авсан хүнээ харалтав. Тэр өрөөний ёроолд зуухны дээр зогсож байв. Учир нь хоёр үзүүр нь галд үрэлцэж байв. Тэр хоёр игнэний охтыг чимээгүйхэн бөөр сүрээ ажиглав. Хага Миллер ойрон ирж, үүнээс асуусан боллоо. Хариулыг нь аваад байр руугаа буцаж очиод чамд дуугаар хэлв. 1-р ангийн моноор бөмбөрцгийг авчир. Өдөрдамжийг гүйцэтгэж байх хооронд зөвлөгдсөн Хага өрөө рүү аажуухан өргөшлөв. Надад бишрэн хүндгэх нилээд ирхэн байгаа гэж би бодож байна. Учир нь нүд минь үүний алхаа гიშгийг харж байсан бишрэн биширдэг мэдрэмжээ хадгалж үлдсэн юм. Гигийн цагаан өдрөөр харахад эр өндөр үзэсгэлэнэ хэлбэр дүрсээ харагдаж байлаа. Бор нүд нь ээлдэг зөөлөн гэрлээ урс ормоосаа нарийн харандаагаар үүний ом нүүрний цагаан байдлыг айлж байв. Дугуй бүр дээр нь маш хар бор өнгөө үснэ гүлгэр бол. Өр бөвчнүүд ч модонд байгаагүй эр үеийн загварын дагуу бөөрөнхийн нугалах хэлбэрээр бөөгнөрсөн байв. Үүний даашинз мөн л ухаан үеийн хэв маягаа байсан бөгөөд Испани хар хамт чимэглэлээр чимэглэсэн ягаан даавуугаар чимэглэсэн байв. Алан цаг, эр үед цаг одоогийнхоо адил үгэмэл байгаагүй. Бүснийхэн дээр гялалцаж байлаа. Уншигч зургийг гүйцээж дуусгахын улд нарийн шинжээ онцлогуудыг нэмж оруулаг, цайвар царай, сүрсэг агаар сүүх хэрэг мөн ирээр Хага ариун сүмийн гадна алын алаар үгээр илэрхийлж чадхааргүй тодорхой ойлголоо байх болно. Сүм рүү авч явахаар надад игэмжлэл хүлээлгэн өгсөн залбирлын номонд бичсэн нэрийг би хожим нь харсан билээ. Саудын захирагч учир нь энэ Хага ийм хүн байв. Ширээнүүдийн нэгэнд байрлуулсан хос бөмбөрцгийн өмнө суудлаа эзэлж 1-р ангийнхныг ойруулан дуудаж газар зүүн хичээл зааж эхлэв. Доод ангийнхныг багш нар дуудаж үүх дүрм гихчлэн 1 цагийн урш давлах хийв. Бичих арифмик амжилаа болж Хага тембэл зарим омогтод хөгжмийн хичээл заадаг байв. Хичээл бүрийн үргэлжлэх хугацааг эцсээ 12 цогсон цагаар хэмжигддэг байв. Ахлах ажиллан босч сурагчдад хандан хэлэх нэг үг байна гэж ир хэлв. Хичээлээ зогсоох чимээ шууган аль хэдийн гарч байсан ч үүний дуу хоолойнд намдлаа. Тэр цааш нь чи өнөө өглөө идэж чадхааргүй өглөөний хоолоо идсэн. Чи өлссөн байх ёсоо. Би бүх хүнд алах бясалгай өдийн хоол өгөхийг ушаалаа. Багш нар үүнийг гайхсан янзаа харав. Энэ бол миний үүрэг хариуцлагын дагуу хийх ёсоо гэж ир эдэнд айлбарлсан өнгөөр нэмж хэлээд ир даруй өрөөнөөс гарч яв. Талах бясалгыг удалгүй авчирч арааж сургууль бүхэлдээ ихэд баярлаж сэргээв. Одоо цэцэрлэг рүү. Хүн бүр ширүүн сүрэл малгай өмссөн, өнгө уяагаар уйж, саарал фризидээс өмссөн байна. Би ч бас адилхан зэвсгээ байсан бөгөөд горхны дагуу задгай агаар гарлаа. Цэцэрлэг нь өргөн хашаа байсан бөгөөд ирээдүйг харах боломжгүй өндөр хангаар хүрээлэгдсэн байв. Нэг алаас нь дээврээ веранда урсаж, өргөн явган замаар дунд албайг хүрээлэн, олон жижиг ор болон хуваагдсан байв. Эдгээр орон сурагчдад зориулсан цэцэрлэг болгон хуваарлагдсан бөгөөд ор бүр өөрийн эзэмшигчээ байв. Цэцэгсээр дүүрсэн үед эд гарцаагүй гоё харагдах болно. Харин энэ үед 1-р сарын сүүлчээр бүх зүйл өвлийн хорхой, бор ялцрал болон хуурчээ. Би зогсоод эргэн ойрноо харахтаа чичирч байлаа. Гадаа дасгал хийхэд хэцүү өдөр байлаа. Эргээр бороо орохгүй, харин бороо шүрсэн шар манангаар харанхуй болсон. Хөлдор бүгд өчигдөр болсон үер норсон хിവэр байв.
Охтын дороос хүчээр гүйж идэвхтэй оглоо моглож байсан бол янз бүрийн цонхгор цайвар огт нь хорогдох газар дулаацахын улд бөөгнөр нь цугларчээ. Тэдний дунд өвгөн манан эдний чичирч буй биеийг нэврэн орох үед би ханиалгах чимээ олноо сонсогдож байв. Би хараахан хинээч ярилцсангүй, бас хинч намайг анхаарсангүй. Би хангалаа ганцаардаж зогсож байсан ч ганцаардмал мэдрэмжинд тассан байлаа. Энэ нь намайг ийм ч их дарамлсангүй. Би верандагийн багнанд налан саарл нөмргөө өөрөө ойруулан, гаднах хүнийг болон доор минь цүлмэж байсан ханамжгүй өсгөлөнг марахыг хичээн өөрийгөө ажиглаж бодох ажилд тушаав. Миний эргцүүлэл бичих аргагүй одорхой бус хэсэгхэн байлаа. Би хаана байгаагаа бараг мэдэхгүй байлаа. Гисгэд болон миний өнгөрсөн амьдрал хэмжээшгүй хол газар хөвч алга болсон ми санагдав. Өнөө үе бүдэг бадаг хачин байсан бөгөөд ирээдүйн алаар би ямар ч амгалал дэвшүүлж чадсангүй. Би хийж шиг цэцэрлэгийг ойруулан харснаа хагас нь хуучинсаг, нөгөө аль нь шинхэн харагдаж байсан байшин руу харлаа. Сургуулийн өрөө болон доор байрыг багаасан шинэ хэсэг нь сүм шиг харагдаж байсан цонхнуудаар гэрлүүлжээ. Хаалганы дээрх чулуун хаван дээр дараах бичиг байв. Лоуд институт. Энэ хэсгийг ми онд энэ гүнзгий Броксхурс холын ном Броксхурс сэргээн босгожээ. Хүмүүс анарын сайн үлсийг хараад ингэрдэх эцгийг ань алдаршуулахын улд анарын гэрэл эдний өмнө ийхүү гэрлэг. Гигэнэн ма 16-р зүйл. Би эдгээр үгсийг дахин уншлаа. Тайлбар нь эдгээрийн хэм шиг санагдаж, угийг нь бүрэн дүүрэн ойлгож чадахгүй байлаа. Би байгууллагт гэдэг үгийн угийг унгаан бодож эхний үгс болон судрын шүлэг хоёрын хоорондох уялдаа холбоог олж харахыг хичээж байвал араас минь ханиалгах чимээ олгоогоо эргүүлв. Хажууд нь чулуун сандал дээр сууж байсан нэг охиныг би харлаа. Тэр нэг ном дээр бүхийг уншиж үзэхэд хүссэн мэй санагдав. Миний зогсож байсан газраас Расселаст гэдэг нэр нь миний гайхлыг өрүүлсэн. Расселаст гэдэг нэр миний гайхлыг өрүүлв. Тэр навчаа эргүүлж байхдаа дээшээ харахад би үүнд шууд хариулв. Таны ном сонирхлоо юу? Хизээ нэгэн цаг надад зээлдүүлэхийг үүнээс хүсэх санаа байсан юм. Надад аалагдлаа гэж ир хариулаад намайг шалгаж үзсний дараа ганц 2 секунд зогссны дараа хариулв. Энэ чинь юу юм бэ? Би цааш нь үргэлжлүүлв. Танихгүй хүний яриа өрнүүлэх юм хав зоригийг хаанаас олсноо би бараг мэдэхгүй. Энэ алхам нь миний мөн чанарт дадал хэвшлийн эсрэг байлаа. Гэвч үүний ажил мэргэжил хаа нэгэ өрөвч сэргэлийн хөдөлгөөнд хүрсэн гэж би бодож байна. Учир нь би ч гэсэн хөнгөн хумба бас хүүхэд шиг ном унших дуртай байлаа. Би ноцой чухал зүйлийг ойлгож чадахгүй байв. Чи харж болно шүү дээ гэж охин хариулаад номыг надад өгөв. Би ихсэн. Товчхон шалгаад агуулганд гарчхаас бага ойлгосон юм. Расселаст миний өчүүхэн аманд ууграа харагдаж байв. Би шид амьдын ухаан, чиний алаар юу ч олж хараагүй. Нэг нямбай хөвлөгдсөн хуудсууд дээр ямар ч од омрон ялгаа архаагүй ми санагдав. Би үүнд буцааж өгөв. Тэр үүнийг чимээгүйхэн хүлээн авч юу ч хэлсэнгүй. Урдын хичээнгүй байдалтай эргэн орох гэж байв. Би дахиад л үүнийг үүмүүлэхээр зүрхэлсэн. Хаалганы дээрх чулуун дээрх бичиг ямар угааг чи надад хэлж өгнө үү? Лоудын инсүү гэж юу вэ? Чиний амьдрахаар ирсэн энэ байшин. Тэд яагаад үүнийг инсүү гэж нэрлэдэг юм бэ? Бусад сургуулиас ямар нэгэн байдлаар ялгаа юу? Энэ бол зарим алаараа инэрлийн сургууль. Та бид бүгд инэрлийн хүүхдүүд. Би чамайг үнчин гэж бодож байна. Аав ээж чинь хоёулаа нас бараагүй гэж үү? Хоёулаа намайг санаж чадхааргүй нас барсан. Энд байгаа бүх охид эцэг ихээ эсвэл хоёуланг нь алдсан. Үүнийг үнчин хүүхдүүдэд боловсрол олгодог байгууллага гэж нэрлэдэг гэж Жон хэллээ. Бид мөнгө үлэхгүй юу? Тэд биднийг үнгүүгээр байлгадаг уу? Бид эсвэл найзууд маань хүн бүр жилд 15 фун үлдэг. Тэгвэл эд яагаад биднийг инэрлийн хүүхдүүд гэж дууддаг юм бэ? Яагаад гэвэл 15 фун нь хоол багшлахад хангалгүй, харин дуудлыг нь захиалгаар хангадаг. Хэн захиалдаг вэ? Энэ дүүрэг болон Лондонд өөр сайхан сэглээ хаага боловсон ирчүүд. Наоми Броксхурс гэж хэн байсан бэ? Энэ байшингийн шинэ хэсгийг барьсан. Хүүн энд байгаа бүх зүйлийг хянаж удирдан чиглүүлдэг хаага. Яагаад гэвэл эр сангийн ажилтан, байгууллагын менежер юм. Тэгвэл энэ байшин цаг зүүдэг бяцлаг идэ гэж хэлсэн өндөр эмгийн байшин биш юм уу? Ариун сүмийг хаахад юу? Үгүй ээ. Би игээсэй гэж хүсэж байна. Тэр хийсэн бүх зүйлийнхээ өлөө ноён Броксхурсд хариулах ёстой. Ноён Броксхурс бидний бүх хоол хүнс, бүх хувцсыг худалдаж авдаг. Тэр энд амьдардаг уу? Үгүй ээ. 2 километрийн цаана, Омаяханд. Тэр сайн хүн үү? Тэр бол санвааран бөгөөд маш их сайн зүйл хийдэг гэдэг. Та эр өндөр эмгийг хаага темпл гэж нэрлэдэг байсан уу? Тийм ээ. Бусад багш нарыг хэн гэдэг вэ? Улаан хацраа хүнийг хаагаас ми гэдэг. Тэр ажиллаа хийж хайчилдаг учир нь бид хувцас, гэлис бүх зүйлээ өөрсдөө хийдэг. Хар үсээ бяцхан хүүхэд нь хаагаас гिचэрд ирүүх дүрм зааж 2 дугаар ангийн давлыг сонсдог. Алчуур өмссөн. Халаасны алчуурыг халаасны алчуураар шар хавиргаар уйсан хүн бол хаага Пера юм. Тэр Францын сэслээс ирсэн бөгөөд Франц хэл заадаг. Чи багш нар аалагддаг уу? Сайн байна. Та бяцхан харах уу? Хаагаад би үүний нэрийг анар шиг дуудаж чадахгүй гэж хэлдэг үү? Хаагаас гिचэрд яарлаа байна. Та үүнийг гомдоохгүй улд болгоомжтой байх хэрэгээ. Хаага Пера муу хүн биш. Гэхдээ хаага темпл хамгийн шилдэг нь биз дээ. Хаага темпл маш сайн, маш ухаанай.
Тэр бусдаас илүү хүн. Учир нь нэр эднээс хамаагүй илүү зүйлийг мэддэг. Чи энд удаж байна уу? 2 жил. Чи үнчин хүн үү? Ээж минь нас барсан. Чи энд аз жаргалтай байна уу? Та нар дэндүү олон асуулт асуудаг. Би чамд одоохондоо хангалаа хариулт өгсөн. Одоо би уншмаар байна гэв. Гэвч яг эр агшинд оройн хоолны дуудлага сонсогдов. Бүгд байшинд дахин оров. Хоолны газрыг дүүргэх үнэр өглөөний цайны үеэр хамрын нүхийг баясгаж байснаас илүү амаа үнэр байлаа. Оройн хоолыг өмөр өмгөө 2 ом савнд хийж, эндээс хасан өөх үнрээ хүчээ уур гарч ирдэг байв. Эмх замбраагүй өмс, зэвэрсэн махны хачин хилэрхиинүүдийг холилдуулж бэлгсэн байлаа. Энэ бэлгэлээс суралцагч бүрд нилээд дэлбэг аваг хуваарилдаг байв. Би чадлынхаа хэрээр идэж өдөр бүрийн хоолны мөнгө ийм байх болов уу гэж дороо бодож байлаа. Оройн хоолны дараа бид эр даруй хичээлийн өрөөнд орж хичээл дахин эхэлж аван цаг хүрэл үргэлжлэв. Үдээс хойш болсон цорын ганц онцгой үйл явдал бол миний ярилцсан охиныг үүхийн хичээлээс хаагаас гिचэрд шившгээгээр хөөж сургуулийн хом өрөөний гол зогсоохоор явуулсан явдал байлаа. Ялангуяа 13 юм уу үүнээс дээш насаа ийм агуу охины хувьд шиглэн надад маш чигшүүрээ санагдаж байлаа. Би үүнийг ихэд шаналж ичиж зовох байх гэж бодож байлаа. Гэвч ирүүлсэнгүй, нүүр нь улайсангүй. Хэдийгээр бөөр суурай байсан ч бүх нүдний гол эмдэг болсон ир эмгээ зогсож байлаа. Тэр яаж ийм чимээг өгөн, ийм хав чанга авчиж чаддаг юм бэ гэж би өөрөөсөө асуулаа. Хэрэг би үүний оронд байсан бол дэлхий нэгдэж намайг залгаасаа гэж хүсэх байсан бизээ. Тэр шиглийнхээ цаана нөхцөл байдлаас гадуур эргэн ойронд нь ч өмнө нь ч байхгүй ямар нэг зүйлийн ухаа бодож байгаа юм шиг харагдаж байна. Би өдрийн зүүдний ухаа сонссон. Тэр одоо зүүдэлж байна уу? Түүний нүд шалан дээр огсон боловч эд үүнийг харахгүй байгаа гэдэг би иглээ байна. Түүний хараа эргэж зүрх сэгэлд нь орж санаж байгаа зүйлээ харж байгаа гэдэг би игэж байна. Бод байгаа зүйл дээр биш. Тэр сайн ч бай, зохисгүй ч бай, ямар охин юм бэ гэж би боддог. Оройн аван цаг өнгөрсний дараахан бид дахиад нэг аяг кофе, хагас цусан бор алах идлээ. Би алхаа идэж кофегоо амаагаар уув. Гэхдээ би өссөн хിവэр байсан бол үүнээс ч илүү баярлах ёстой байсан юм. Хагас цагийн амрал амжилаа болж дараа нь суралцав. Дараа нь аягаа ус, овёсны бэлүү, залбирал, орно. Лауд дахь миний анхны өдөр ийм байлаа. Бүлэг, маргааш өдөр урдийг шигээ босч, яарлаа гэрэлд хувцаслаж эхлэв. Гэвч өнөө өглөө би дугаах эслийг хийхгүй байхаас өөр аргагүй болов. Домбонд доорх ус хөлдсөн байв. Урд оройн цаг агаар өөрчлөгдөж, унцгийн өрөөний цонхны завсар дундуур эсгэрэх зүүн хойд зүгийн хурц салхи шүнжэнгөө биднийг орондоо дагжин чичирч, хонглын доорх зүйлсийг мэс болгов. Цаг хагасын урш залбирч, Библийн уншсан ч дуусаад дараад өгөхөд бэлэн боллоо. Эцэс нь өглөөний цайны цаг болж, өнөө өглөө арга шасангүй, чанар нь идэж болох үс хэмжээ нь бага байв. Миний хувь ямар өчүүхэн юм шиг санагдсан гэж. Би үүнийг 2 дахин нэмэгдүүлсэн ч болоосой гэж хүсэж байна. Тэр өдрийн урш би 4-р ангийн гишүүнээр эсж байнгын ажил мэргэжилд томилогдож байлаа. Одоо хүрэл би лауд дахь үйл ажиллагааг зөвхөн үзэгчил байлаа. Одоо би энд жүжигчин болох ёстой байлаа. Эхэндээ цээжээр сурахад баг тассан болохоор хичээлүүд надад бүр удаан хэцүү санагдаж байлаа. Нэг даалгавраас нөгөө рүү байнга шилждэг байсан нь ч бас намайг гайхшруулдаг байв. Үдээс хойш 3 цагийн үед хаагаас миний гар 2 мөр урай мусланы хашаа зүв. Хулгай гихчлэн зүүсэн зүү гихчлэн намайг сургуулийн нам гүмхэн болонд суулгахад би баяраа байлаа. Тэр мөчид бусад хүмүүсийн ихэнх нь мөн адил ойж байв. Гэвч нэг анги хаагаас гिचэрдийн сандлыг ойрон уншиж зогсож байсан бөгөөд бүх зүйл нам гүм байсан бол эдний хичээлийн сэдв охид бүр өөрийгөө хэрхэн цагаагаж байгаа. Мөн хаагаас гिचэрдийн оглын алаар дургуутсан эсвэл маган сайшаасан үгс сонсогдож байлаа. Энэ нь английн үх байв. Уншигчдын дунд би верандагийн ухаан амьдаг байлаа. Хичээлийн эхэнд үүний байр ангийнхаа дээд алд байсан ч дуудлагын ямар нэг алдаа эсвэл зогсоолт хайхрамжгүй хандснаас болж гин хамгийн доод алд нь явуулсан юм. Хаагаас гिचэрд энэ одорхой бус байдалд байсан ч үүнийг байнга анхаарлын үг болгосоор байв. Тэрээр үүнд дараах үгсийг байнга хэлдэг байв. Бүрэн синд байгаа охтыг хөвгүүд өөр хаа нэгэ байдаг шиг овог нэрээр нь дууддаг байсан боллоо. Бүрэнс чи гулынхаа хажуу алд зогсож байна. Хөлийнхөө хурууг ир даруй гарга. Бүрэнс чи эрүүгээ хамгийн аагүй байдлаар хагдаг. Үүнийг ааж ав. Бүрэнс би чамайг олгоогоо дээш үргэхийг шаардаж байна. Би чамайг миний өмнө ийм байдлаар байлгахгүй. Нэг бүлгийг 2 удаа уншсны дараа номнууд хаагдаж охтыг шалгасан байна. Энэ сургамж Чарльзын хаанчлалын нэг хэсгийг багаасан бөгөөд усан онгоцны мөнгөний алаар олон янзын асуулууд байсан бөгөөд эдний ихэнх нь хариулж чадахгүй байв. Гэсэн хэдий ч жижиг сажиг бэрхшээл бүр бүрс хүрмэгц эр доороо шийдэгдсэн байв. Түүний ой санамж хичээлийн мөн чанарыг хадгалж бүх асуудлаар хариулахад бэлэн байлаа. Хаагаас гिचэрд үүний анхаарлыг магна гэж би бодсоор байв. Харин ч эргэн хашгирч, бохир, дургүй охин минь. Чи өнөө өглөө хумсаа хизээж угаагаагүй шүү дээ. Бүрэнс хариулсангүй.
Би үүний дуугүй байдалд гайхаж билээ. Ус хөлдсөн байхад хумсаа угааж, нүрээ угааж чадахгүй гэдгээ яагаад айлбарлахгүй байгаа юм бэ гэж би бодов. Хаагаас минь намайг ус барьж өгөхийг хүссэн нь миний анхаарлыг сарниулав. Тэр усыг ороож байх зуураа надад уу ярилцаж, өмнө нь сургуульд явж байсан эсэх эмдэглэж ойж юм нэгч чаддгүй гэж асуудаг байв. Тэр намайг явуулах хүрэл би хаагаас гिचирдийн хөдөлгөөнийг ажиглаж чадсангүй. Намайг суудалтаа буцаж очиход эмгээ миний ойлгоогүй захиалга өгч байв. Гэвч бүрэн сэр даруй ангиасаа гарч номнуудыг хадгалдаг доод жижигхэн өрөөнд орж нэг үзүүр нь уйсан бодлоо мөчрүүдийг гараа барьсаар хагас минутын дараа эргэж ирэв. Энэ сүрдмээр хэрэгслийг ирээр хаагаас гिचирдэд хүндэглэгээр хараан үзүүлв. Тэгээд ир чимээгүйхэн хинт шилэлгүйгээр шүүрээ айлахад багш мөчрөөр нь хүзүүнд нь ир даруй 10 гаруй удаа зөхөв. Бүрэнсийн нүдэнд ганц ч нулимс гарсангүй. Би ойдлоо үр зогсоод энэ үзэгдлийг хараад хуруунууд минь ямар ч үр дүнгүй. Сул дорой уур хилэнгээр чичирч байсан бол үүний бодлогогүй царайны нэгч шинж чанар ердийн царайг нь өөрчилсөнгүй. Хаварсан охин гэж хаагаас гिचирд дуу алдав. Цусар зуршлаас чинь юу ч засаж чадахгүй. Саваагаа авч яв. Бүрс дуулуураа дагав. Түүнийг номын шүүгэнээс гарч ирэхэд нь би үүн рүү нарийнхан харлаа. Тэр алчуураа халаасандаа буцааж хийж байл нимгэн хацар дээр нь нулимсийн уул мөр гялалцаж байлаа. Өчийн оглоомын цаг лавдах өдрийн хамгийн халамжай хэсэг гэж би бодов. Жаахан алах, аван цаг залгсан кофе өсгөлэн гайлаагүй бол эрч хүчийг сэргээж өдрийн удаан хугацааны хязгаарлалыг сулруулав. Сургуулийн өрөө өглөөнөөс илүү дулаахан болж, үүдэх гал нь арай илүү хурц гэрлэж, хараахан нэврүүлээгүй байгаасаа байрлаж байлаа. Улаанбаар зөвшөөрөгдсөн чимээ шууган, олон дуу хоолойны өргөдөл нь эрх чөлөөний сайхан мэдрэмжийг өрүүлж байв. Хаагаас гिचирд бүрсийг ашуурдаж байхыг харсан эр өдрийн орой би ердийнхөөрөө дүрс, ширээ, инээдмийн бүлгүүдийн дундуур хамрагчгүй хэрэн инүүчилж явдаг байсан ч ганцаарддаггүй байлаа. Цонхны хажуугаар өнгөрөхдөө хаяа хөшигнөө өргөж гадагшаа хардаг байлаа. Цас өргөн орж доод алын шилнүүдийн эсрэг урсгал аль хэдийн үүсэж байлаа. Чихээ цонхонд ойруулаад доорх баяр хөөрэ чимээ шүүгэн гадаа салхины уугар гунгаа ёолох чимээг ялган анж байлаа. Хэрэг би сайн гэр орон сайхан эцэг ихээ сүүлийн үед орхисон бол энэ мөчид салсандаа ихэд харамсах байсан бизээ. Эр салхи зүрх сэглийг минь гонигсуулах байсан бизээ. Энэ эмх замраагүй байдал миний амар амуулан алдагдуулах байсан бизээ. Энэ нь миний хувьд хачирхлаа сэгэл хөдлөлт бодлогогүй халуурах айл алнаас нь салхи илүү галзуу эсгэрхийг харанхуй болон улам гүнзгийрч өөрөгдөл чимээ шууган болж дэвшлээсэ гэж би хүсэж байлаа. Дүрсүүдийн дээгүүр өсөрч ширээний доогуур мүлхэж галын газруудын нэгэнд очлоо. Өндөр өмөр усан хашааны дэргэд өвдөг сүхрэн суугаад бүрсийг цогцсын бүдгхэн гялалцах гэрэлд уншсан ном дагалдан эргэн ойрныхоо бүх зүйлээс салгагдсан чимээгүй байхыг би олж харав. Одоо ч гэсэн рассласуу гэж би үүний араас ирж асуув. Тийм ээ. Би дөнгөж сая дуусгачихлаа гэв. 5 минутын дараа ир дуугаа агалсан. Би үүнд баяраа байлаа. Одоо би үүнийг яриулж болох юм гэж би бодов. Би үүний хажууд шалан дээр суулаа. Бүрэнсээс өөр аны нэр хэн бэ? Хийсэн. Чи эндээс хол зам уусан уу? Би илүү хойд зүг Шолондын хил дээр байдаг газраас ирсэн. Чи хизээ нэгэн цаг буцаж очих уу? Би игнэ гэж найдаж байна. Гэхдээ ирээдүйг хэн ч мэдэхгүй. Чи ловдыг орхин явмаар байна уу? Үгүй. Би яагаад ирэх ёстой юм бэ? Намайг боловсрлоо болохоор ловд руу явуулав. Мөн би эр зорилгодоо хүрлээ алга болох нь ямар ч ашиггүй. Гэхдээ эр багш хаагаас гिचирд анд ийм харгас хэрцгий хандаж байна уу? Харгас хэрцгий үү? Үгүй. Тэр хав ширүүн миний алдаа дуагдалт дургүй. Хэрэг би чиний оронд байсан бол би үүнд дургүй байх байсан. Би үүнийг эсэргүүцэх хэрэгээ. Хэрэг эр намайг эр саваагаар цохивол би үүнийг гараас авах ёстой. Би хамрын доогуур нь хуглах хэрэгээ. Та нар иймэрхүү зүйл хийхгүй байх. Гэхдээ хэрэг игвэл ноён Броксхурс аныг сургуулаас хөөн. Энэ нь аны харилцаанд маш их өг гашуу болно. Хилэн цөөр дагуур нь чамаа холбоо бүх хүнд хүрэх яарлаа үйлдэл хийхээс өөрөөсөө өөр хинч мэдэрдэггүй ухааныг өвчээрээгээр өвчхөн хавгүй дээр юм. Түүнээс гадна Библи сайныг муугаар хариулахыг бидэнд тушаадаг гэжээ. Гэхдээ дараа нь ашуурдаж дүүрэн хүний өрөөний гол зогсоохоор явуулах нь ичгүүрээ хэрэгмий санагддаг. Чи үнэхээр агуу охин. Би чамаас хамаагүй залуу, үүнийг өвчиж чадсангүй. Хэрвээ чи үүнээс зайлсхийж чадахгүй бол үүнийг өөрхөн чиний үүрэг байх болно. Чи өөрөх ёсоо хувь заяаг чинь нэвчиж чадахгүй гэж хэлэх нь сул дорой энийг хэрэг болно. Би үүнийг гайхан сонсов. Би эсвэр хавжлын энэ сургаалыг ойлгож чадсангүй. Мөн үүнийг зэмлэгчийнхээ өлөө илэрхийлсэн хүлцэнгүй байдлыг нь би бүрч бага ойлгож өрөвдөж чадахгүй байлаа. Хилэн бүрэнс миний нүдэнд үл үзэгдэх гэрлээр аливаа зүйлийг бодож байгаа юм шиг санагдаж байлаа. Би үүнийг зөв, би буруу байж магадгүй гэж бодсон. Гэвч би энэ асуудлыг нухацаа унгаан бодохгүй. Би Феликс шиг илүү охиромжоо улиралд хойшлуулсан. Чи алдаа дуагдлаа гэж хэлж байна. Хэлэн тэдгээр нь юу вэ? Миний хувьд чи их сайн харагдаж байна. Тэгвэл надаас суралц гадаад өрхөөрөө дүгнэхгүй бай. Хаагаас гिचирдийн хийснээр би цусар байна. Би юмсыг ховорхон цэгцлэх, мөн хизээч имэх цэгцээ байлгадаггүй. Би хайхрамжгүй ханддаг.
Би дүрмүүдийг мартаг. Би хичээлээ хизээ сурах хэрэгээ үедээ уншдаг. Надад ямар ч арга байхгүй. Заримдаа би нарын адил системийн арга хэмжээнд захирагдахыг эвчиж чадахгүй гэж хэлдэг. Энэ бүхэн байгалаасаа цэвэр цэмцгэр цагаа барьдаг. Онцгой хаагаа скчертийн хувьд маш их өдөөн хагаж байна. Загалмай бас харгас хэрцгийг гэж би нэмж хэлв. Гэвч хилэн бүрэнс миний нэмлийг хүлээн зөвшөөрсөнгүй. Хаагаа темпланд хаагаа скчерт шиг хав ширүүн хандаж байна уу? Хаагаа ариун сүмийн нэрийг дуудахад үүний булшаа нүрэнд зөөлөн инээмсэглэл одров. Хаагаа темпл сайн сайхнаар дүүрэн хэмтж ирж байгаа сургууль дээрээ хамгийн муу хүнд ч хав ширүүн хандах нь үүний сэглийг өгдөг. Эр миний алдааг харж эдгээрийн ухаан надад зөөлөн ярьдаг. Хэрэв би магаал хүрэх зохисоо ямар нэгэн зүйл хийвэл эр надад мөнгөө өгөөмрөөр өгдөг. Миний хөөр хэлсээ суугаа мөн чанарын нэг од ноолгоо бол үүний ийм зөөлөн ухаалаг айлбарууд хүрэл намайг алдаа догдлаас минь эдгэх нөлөөгүй явдал юм. Ирж байгаа үүний магаал хүрэл би үүнийг хамгийн их үнэлдэгч гэсэн намайг үргэлжлүүлэн анхаарал халамж алсын хараанд өдөөж чадахгүй. Сонин юм байна. Болгоомжой байх амархан гэж би хэллээ. Та нарын хувьд би үүнд эргэлзэхгүй байна. Би аныг өнөө өглөө ангидаа ажиглаж, анхаарлаа ажиглаж байхыг харсан. Хаагаа мэлэр хичээлийг айлбарлаж, асууж байх үед аны бодол санаа хизээч өөрөгддөггүй юм шиг санагдсан. Эдвэ минийх байн холдож байв. Хаагаа скчертийг сонсож, үүний хэлсэн бүхнийг хичээнгүйлэн цуглуулах үед би ихэнхдээ үүний дуу хоолойг алддаг. Би зүүдэндээ ундаг. Заримдаа би өөрийгөө Норон Берландд байгаа мөн эргэн ойронд минь сонсогдож буй чимийн манай гэрийн ойролцоох дэвтинээр дамжин урсдаг бяцхан горхны бөөрөнхий дуу чимээ гэж боддог. Үзэгдлийн горхиг сонсохын улд уншсан зүйлийн алаар юу ч сонсоогүй болохоор надад хариул бэлэн алга. Гэхдээ өдөөс хойш ямар сайн хариулсан гэж. Энэ бол зүгээр л охиолдлын явдал байлаа. Бидний уншиж байсан сэдв миний сонирхлыг асан юм. Үдээс хойш би дэвтинийг зүүдлэхийн оронд зөв зүйл хийхийг хүссэн хүн яаж нэгдүгээр Чарльз шиг шудраг бус, ухаалаг бус үйлдэл хийж чаддаг юм бол гэж гайхаж байлаа. Түүний үнэн шудраг ухамсарай байдлаараа эмийн эрх мэдлээс өөр юу ч олж харж чадахгүй байсан, хичнээн харамслаа байсан гэж. Хэрэв эр холоос хараад эдний нэрлдэг эр үеийн сүнс хэрхэн нөлөөлж байгааг харж чаддаг байсан бол. Гэсэн хэдий ч би Чарльз дураа, би үүнийг хүндэлдэг өрөвдөж байна. Хөөрхий алагдсан хаан. Тийм ээ, дайсан нь хамгийн муу нь байлаа. Тэд үүнийг алхаар ямар зүрхэлсэн юм бэ? Хилэн одоо өөрийгөө ярьж байв. Намайг өөрийг нь сайн ойлгож чадахгүйг, үүний ярилцсан сэдвийг би бараг мэддэггүйг марсан байв. Би үүнийг өөрийнхөө өвшөнд эргэн санав. Хаагаа темпланд заадаг байхад бодол чинь өөрч явдаг юм биш биз? Үгүй ээ, мэдээж байнга биш. Учир нь хаагаа темпл ерөнхийдөө миний бодлоос илүү шин зүйл хэлэх үгүй байдаг. Түүний хэл яриа надад онцгой алгаддаг бөгөөд үүний дамжуулдаг мэдээлэл ихэнхдээ миний олж авахыг хүссэн зүйл байдаг. За ихээр хаагаа ариун сүмийн хувьдаа сайн байна уу? Тийм ээ, идэхгүй байдлаар нь би хичээл зүгэл гаргадаггүй. Би чиг хандлагын дагуу дагдаг. Ийм сайхан сэгэлд ямар ч гавьяа байхгүй хэмээн бичжээ. Маш их. Та нар өөрсдөө сайн ханддаг хүмүүс сайн ханддаг. Энэ бол миний хүссэн бүх зүйл. Хэрвээ хүмүүс харгас хэрцгий, шудраг бус хүмүүс үргэлж сайхан сэглээ дуулуурай байсан бол ёс бус хүмүүс бүх зүйлийг өөрийнхөөрөө хийх байсан. Тэд хизээч яахгүй, хизээч өөрчлөгдөхгүй, харин улам бүрд ордох болно. Ямар ч шалгаангүйгээр цохиулах үед бид дахин маш хүчээ хариу зохих ёстой. Биднийг зохисон хүнд дахин хизээч ийм зүйл хийхгүй байхыг заах ёстой гэдэг би иглээ байна. Чи өсөж ом болохоороо бодлоо өөрчлөн гэж би найдаж байна. Чи арай жаахан сураагүй охин шүү дээ. Гэхдээ би үүнийг мэдэрч байна хэлэм. Тэдэнд даалгадахын улд юу ч хийсэн намайг үзэн ядсаар байдаг хүмүүс би дургүй байх ёстой. Намайг шудраг бусаар шийгдэг хүмүүсийг би эсэргүүцэх ёстой. Намайг хайрладаг хүмүүсийг хайрлах эсвэл зохих гэж үзсэн үедээ шийгэл хүлээх нь зүүн хэрэг. Харин үндэснүүд болон зэрлэг овгууд энэ сургаалыг баримлдаг бол Христийн шашинууд болон соёл иргэншлийн үндэснүүд үүнийг үгүйсгдэг. Яаж? Би ойлгохгүй байна. Үзэн ядлыг хамгийн сайн ялдаг хүчирхийлэл биш, гимлийг эдгэдэх нь өшөө авалч биш юм гэж хэлжээ. Тэгвэл яах вэ? Шин гэрээг уншиж Христ юу хэлж, хэрхэн үйлдэлийг ажигла. Түүний үгийг дүрм журм, түүний бие авч явах байдлыг үлгэр дуурайл болох хэмээн бичжээ. Тэр юу гэж хэлсэн юм бэ? Дайснуудаа хайрл, таныг хараагч эднийг адсал, чамайг үзэн яддаг хүмүүс сайныг үйлдэт гэж хэлжээ. Тэгвэл би хаагаар эдийг хайрлах хэрэгээ? Би үүнийг хийж чадахгүй. Би үүний хүү Жоныг эзлэх хэрэгээ. Энэ нь боломжгүй зүйл юм. Түүний хариуд хилэн бүрээс надаас айлбарлахыг хүсгэд би зовлон зүдгүүр дургуутсийнхээ үхийг өөрийн арга замаар ярьж эхлэв. Сэгэлд огдсон үедээ би уур уцаараа байсан бөгөөд ямар ч эргэлзээгүйгээр зөөлрөлгүй ярьж байлаа. Хилэн намайг эцсээ хүрэл эвчээрээгээр сонсов. Би үүнийг үг хэлэх байх гэж бодож байсан ч юу ч хэлсэнгүй. Хаагаар ид хаус сэглээ муу эмгээ биш гэж үү гэж би эвчээргүйхэн асуулаа. Тэр чамд найрсаг хандсан нь эргэлзээгүй. Учир нь эр хаагаа скчерт минийхээ адил аны дүрд дургүй байна. Гэхдээ үүний хийсэн зүйл хэлсэн бүгдийг чи хичнээн нарийн сандаг гэж. Тэр шудраг бус явдал аны зүрх сэгэлд юр бусын гүн сэрэгдэл үлдээсэн биз.
Ямар ч муу хэрэглээгүй учраас миний мэдрэмжээр үүний цэдгийг эмдэглэж байна. Хэрвээ үүний хав ширүүн байдлыг болон үүний өдөөсөн сэтэл хөдлөлийг марахыг хичээвэл илүү аз жаргалаа болохгүй гэж үү? Амьдрал надад дайсагналаа асарч буруу зүйлсийг эмдэглэхэд зориулахад дэндүү богинохон юм шиг санагддаг. Бид энэ дэлхий дээр алдаа догдлоор дүүрэн бөгөөд игэгч ёсоо. Гэвч ялцарч мууддаг бие махбодоо айлж эдгээрийг хоош авах цаг удахгүй ирнэ гэдэг би найдаж байна. Доромжлол нүгэл махан биеийн энхүү бараа биеийнхэн биднээс унаж зөвхөн сүнсний очил үлдэх болно. Энэ нь буйлт сүнслэгээр нөлөөлөхөөр буйгчийг орхисон мэд цэвэр ариун гэрэл ба бодол санааны үл мэдэгдэх зарчим. Хаанаас ирсэн ирнэ эргэж ирэх болно. Магадгүй энэ нь хүмүүнээс дээгүүр хэн нэгэнд дахиад л хэлхийн улд. Магадгүй алдар суугийн шаны дундуур цонхгор хүний бодволоос сераф хүрэл гэрлэх болно. Мэдээж энэ нь хизээч эсрэгээрээ хүнээс чөгөр болон доройхгүй байх уу? Үгүй, би үүнд игэж чадахгүй байна. Хинч надад зааж байгаагүй. Мөн би ховорхон дурддаг өөр нэг игэл үнэмшлээ юм. Харин би үүнд баясаж, үүнээс зууран барьдаг. Учир нь энэ нь бүх хүмүүс найдвар өрүүлдэг. Энэ нь үрд мөнхийг амар амгалан болгодог. Үүнээс гадна энийг л үнэмшлэр би гим хэрэгэн болон үүний гим хэргийг маш од ялгаж чадна. Би эхнийхийг чин сэглээсээ уучлж, сүүлчийнх нь жигшүүрийг жигшдэг. Энийг л үнэмшлэр өшөө авал зүрх сэглийг минь хизээч зовоодаггүй. Доройл намайг хизээч ийм их жигшдэггүй. Шудраг бус явдал намайг хизээч дэндүү дорд дардаггүй. Би амар айван амьдарч эцсээ хүрэл харж байна. Хэлний олгоо үргэлж унждаг байсан ч өгүүлбэрээ дуусгаад баг зэрэг доош онгов. Тэр надад дахин ярихгүй, харин өөрийнхөө бодол санаа ярилцахыг хүсэж байгааг би үүний харцаас харав. Түүнд бясалгах хангалаа цаг өгсөнгүй. Удалгүй нэгэн моноор бүдүүлэг охин хурч ирэн Камберландын хүчийг аялгуугаар дуугалтав. Хилэн бүрэнс хэрв чи явж шургуулгаа эмх цэгцээ болгож ажлаа энэ минут ихэхгүй бол би хаагаас гिचэрд ирж хар гэж хэлий. Хилэн санаа алдан бодол нь алга болж босоод хариу өгөөгүй монорыг дуулуураа сонсов. Бүлэг лоуд дахь эхний улирал маань нас шиг санагдаж байлаа. Алан үеч биш. Энэ нь шин дүрм журам, ер бусын ажилд тасгад хүндрэлийн эмзэл байлаа. Эдгээр асуудлуудад бүйлгүйх вэ гэсэн найдас нь хувь заяаны минь бие махбодын зовлон зүдгүүрээс ч илүү зовоож байв. Хэдийгээр энэ нь өчүүхэн зүйл биш байлаа. 1-р сар, 2-р сар, 3-р сарын хагас зузаан цас хайсны дараа бараг гарахын аргагүй зам нь сүмд явхаас өөр цэцэрлэгийн хананаас гарахад саад болж байв. Гэвч энэ хүрээнд бид өдөр бүр 1 цагийг задгаагаар өнгөрөөдөг байлаа. Хувцас маань хийх хүнээс хамгаалахад хангалгүй байв. Гуал байхгүй цас гуал руу минь орж хайлж, бэлийгөө гарман даарч, хөл шиг хүүн хүндэрч байлаа. Орой бүр хөл минь хавдарч эхлэхэд энэ шалгаанаас болж эсвэрлэж байсан бухимдлыг би сайн санаж байна. Өглөө оморч хөшүүн хөлийн хурууга гуал руу минь шургуулах арчлалыг мэдэрдэг. Тэр үед хоол хүнсний хомсдол нь цэгэл эмзэглүүлж байв. Өсөж буй хүүхдүүдийн хурц дур хүслээр бид эмзэг ахир дуу хүнийг амьд байлгах дөнгөж хүрэлцэхгүй байлаа. Хоол ижээлийн энэхүү догдлоос бага насны сурагчдад бараг дарам шахал үзүүлдэггүй хүчирхийлэл бий болсон юм. Өсгсөн агуу охтод боломж олдвол эд бяцхан хүүхдүүдийг хувьяасаа салгахыг ягаж зүрдүүлдэг байв. Цайны цагаар араадаг бор алхны үн хэсгийг би олон удаа хуваалцаж байсан. Аяга кофеныхоо доорх зүйлсийн 3/1-ийг нь орхисны дараа үлдэгдлийг нь өсгөлөнгийн яарлаа байдлаас болж албадуулан нулимс туслуулан залхилаа. Ням гараг нь эр өвлийн дүнсгэр өдрүүд байв. Бид Броклбрижийн сүм хүрэл 2 км явах хэрэгэ болсон бөгөөд манай ивэн игэгч энд ёслол гүйцэтгэдэг байв. Бид хүүн гарч сүмд хүүн ирж өглөөний үйлчлэлийн үеэр бараг саажлаа болсон байлаа. Оройн хоолндоо буцаж очиход дэндүү хол байсан бөгөөд үйлчлэлийн хооронд бидний ердийн хоолнд ажиглагддаг арчиг хэмжээгээр хүүн мах алхаар үйлчилдэг байв. Үдээс хойш үйлчлэл дуусахад бид ил задгаа уулархаг замаар буцаж ирэхэд өвлийн догшин салхи хойд зүгт цасаа оргил дээгүүр үлэн нүүрний арсыг бараг л хуглах шахсан байлаа. Хаага темпл хүүн салхинд үлээсэн хүүн дээлээрээ биднийг ойрон цугларч дүрм журам үлгэр жишээгээрээ сэтгэл санаагаа өөдрөг байлгаж зориг цэргүүд шиг ураг шалхалж байсныг би сандаг. Бусад багш нар хөөрхийлсээ хүмүүс өөрсдөө бусдыг дэмжих гэж оролдохдоо дэндүү сэглэр ундаг байв. Гэрээ ирээд дүрлцэх галыг ямар их эсвэрлэх болоо. Гэвч бяцхан хүүхдүүдэд үүнийг үгүйсгэсэн юм. Сургуулийн өрөөнд дэх 100 бүрийг эр даруй 2 игнэний ом охид хүрээлж, эдний ард бага насны хүүхдүүд өсгөлэн гараа хувцаа ороон хэсэг бүлгээрээ мүлхэж байлаа. Цайны цагаар бага зэрэг айвшрал ирдэг байв. 2 хуваар алах буюу хагас биш бүүн зүсэм алах, нимгэн цуцгийн ос нэмж амаа нэмж оруулав. Энэ нь бидний хүндэглийн өдрөөс хүндэглийн өдрийг хүрэл 9 ядан хүлээдэг гипдомат ламан байлаа. Би ерөнхийдөө энэ дэлбэг хоолноос хэсэгхэн хэсгийг өөрөө хадгалж чаддаг байв. Харин үлдсэнийг нь би үргэлж салхаас өөр аргагүй болдог байлаа. Ням гарагийн үдэс сүмийн кэйхцэс, гигэн маанав, 6, 7 дугаар бүлгүүдийг цээжээр даван уншжээ. Хаага Миллерийн уншсан ур номлолыг сонсож, үүний зогсолгүй эсгэрх нь үүний ядарч үйлцнийг ноолдог байв. Эдгээр үзүүлбэрүүдийн нэг байнга завсарлагаанаар хагас 10 орчим жаахан охин явахын дүр тоглодог байсан бөгөөд эд нойрондоо дарагдаж 3 дугаар дээврийн өрөөнөөс биш юмаа гэхэд 4 дугаар хэлбэрээс унаж хагас өгөж байлаа.
Эмчилгээ эднийг сургуулийн өрөөний голд урагш үлхэж, номлол дуусал энд зогсохыг албадах явдал байлаа. Заримдаа хөлн алдаж, овоолоод живдэг байв. Дараа нь монорын өндөр сандлаар өшиж байв. Би ноён Броксхурсын айлчлалын алаар дуртаагүй байна. Мөн чухамдаа ирхэн намайг ирснээс хойш эхний сарын ихэнхэд гэрээсээ явсан юм. Магадгүй үүний найз Архитеконоогоо хам байх хугацааг нь урсгасан нь миний хувьд айвшрал болсон юм. Түүний ирэхээс айх өөрийн гэсэн шалгаан байсан гэж би хэлэх хэрэггүй. Гэвч ир эцсэн нэрв. Нэг үдээс хойш би Лаудад 3-7 хоног байсан юм. Гараа хавс бариад нэг мөнгөн дүнг энэгэлсэн сууж байл цонхоор нүд минь хийсвэр байдлаар дээш үндийлгэж, хажуугаар нь өнгөрч яваа нэгэн хүнийг харав. Би бараг зүүн савингоороо эрхүү уранхай дүрсийг анж мэдэв. 2 минутын дараа сургууль бүхэлдээ багш нар оролцуулаад олноороо босож хэний орж ирснийг мэдхийн улд дээшээ харах шаардлагагүй байлаа. Өөр алхам сургуулийн өрөөг хэмжиж удалгүй өөрөө боссон хаагаа тэмдлийн хажууд гисхитийн зуухнаас намайг сүрдмээр хөмсгөө зангидсан нөгөө хар баган зогсож байлаа. Би энэ уран барилгын бүэлийг хажуу ийшээ харлаа. Тийм ээ, би зөв байсан. Энэ бол урдынхаасаа илүү уур, нарийнхан, хав харагдаж байсан ноён Броксхурс байлаа. Энэ үзэгдэлд би сандарч эвдсэн өөрийн гэсэн шалгаан байлаа. Хаагаар эдийн миний зан авирын алаар хийсэн игэл эвдсэн сануулгыг би дэндүү сайн санаж байлаа. Хаагаа темпл болон багш нар миний харгас хэрцгий мөн чанарын алаар мэдэгдэн гэж ноён Броксхурсын амласан амлал. Би энэ амлал биелэгдэх үе гэхээс үргэлж айж байсан бөгөөд миний өнгөрсөн амьдрал, Ираны ухаан мэдээллээрээ намайг үрд мөн хүүхэд хэмээн нэрлэх хэрч буй хүнийг өдөр бүр хайж байсан юм. Тэр хаагаа темплийн дэргэд зогсож байв. Ирч ихэнд нь намуухан ярьж байв. Тэр миний хорон санаа байдлыг илчилж байгаа гэдэг би эргэлзсэнгүй. Би үүний харцыг сэгэл өгшүүрээгээр ажиглаж харанхуй бөмбөрцөг нь над руу жигшин зэвүүдсэн харц хуурахыг хүсэн хүлээж байлаа. Би ч бас сонссон. Би өрөөний дээд алд нилээд сууж байсан болохоор үүний хийсэн зүйлийн ихэнхийг ойлгов. Хаагаа темпл Лооноос худалдаж авсан муас маань хангалаа. Энэ нь зөвхөн Калькогийн химийн чанараа байханд миний гайхлыг өрүүлж, би зүүнний зүгээ охируулан ангиллаа. Би зүүнний ухаан эмдэглэл хийхээ марсан гэж хаагаас мэд хэлж болно. Гэхдээ үүнд дараагийн 7 хоног хэдэн бичиг барим илгээх болно. Мөн ирээр ямар ч тохиолдолд сурагч бүрд нэгээс илүүг өгөх ёсгүй. Хэрвээ эдэнд илүү мөнгө байвал эд хаахрамжгүй хандаж, үүнийгээ алдах хандлагатай байдаг. Хаагаа, ноосон амьсыг илүү сайн харж байсан ч болоосоо гэж хүсэж байна. Би хамгийн сүүлд энд ирээд гал огооны цэцэрлэг ороод, шугам дээр хааж байгаа хувцснуудыг шалгав. Маш муу засвараа нилээд хэмжээний харах болоо байсан. Нүхний хэмжээнээс нь болоод үе сайн засаж янзлаагүй гэдэг би иглээ байлаа. Тэр дуугүй болов. Таны чиглэлийг анхаарах хэрэгээ, эрхмээ гэж хаагаа темпл хэлв. Тэрээр цааш нь хаагаа угаалгын хувцас надад зарим охид 7 хоног 2 удаа цэвэрхэн некрэ байдаг гэж хэлж байна. Энэ бол дэндүү их, дөрмөн эднийг нэгээр хязгаарлалтад гэжээ. Би энэ нөхцөл байдлыг айлбарлаж чадна гэж бодож байна, эрхмээ. Агнес Джонсон, Карен Джонсон хоёрыг өнгөрсөн пүрэв гараг Лоонд найзуудаагаа цай уухыг өрсөн бөгөөд би эдэнд энэ үйл явдалд зориулан цэвэрхэн некр өмсөхийг зөвшөөрсөн юм гэжээ. Ноён Броксхурс олгой дохив. За яах вэ? Нэг удаа өнгөрч магадгүй. Гэхдээ ийм нөхцөл байдал дэндүү олон удаа тохиолдохгүй байхыг бүү зөвшөөрнө үү? Намайг гайхшруулсан бас нэг зүйл байна. Гэрийн эзгээ оцоо хийж байхдаа өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд охтод алах бясалгай үдийн хоол 2 удаа өгсөн байлаа. Энэ нь ямар учраа вэ? Би дүрм журмыг гүйлгэн харал үдийн хоолны ухай дуртаагүй юм. Энэ шимжлэлийг хэн анилцуулсан бэ? Ямар эрх мэдлэр вэ? Би энэ нөхцөл байдлын хариуцлагыг хүлээх ёстой, эрхмээ гэж хаагаа темпл хариулв. Өглөөний хоол маш муу бэлэгдсэн байсан учраас сурагчид үүнийг идэж чадхааргүй байв. Би эднийг оройн хоолны цаг хүрэл мацаг барьж зүрхэлсэнгүй. Хаагаа, надад хоромхон зуур зөвшөөрөөч. Эдгээр охтыг өсгөн хүмүүжүүлэх миний үйлчлэгөө бол эднийг баян ансаг байдал, дур зоргоороо авиралдаг дадал хөвшилт сургах биш, харин эднийг эсвэр хавжлаа, эвчээрээ, амин хуваа хичээдэг болгох явдал гэдгийг анаар мэднэ. Хоолоо эвдэн буснуулах, хоолны доогуур эсвэл хийх хувцлах гэх мэт дуршил санамсаргүй охиолдлоор гарсан охиолдолд алдагдсан авахыг илүү эмзэг зүйлээр сольж, бие махбодыг амрааж, энэ байгууллагын зорилгыг үгүй болгосноор уг үйл явдлыг зогсоож болохгүй. Сурагчдыг үр зөөрийн гачигдлын үед эсвэр хавжлаа байхад нь урамшуулан дэмжих замаар эднийг сүнслэг байдлын хувьд гэгэрүүлэхэд нь сайжруулах хэрэгээ. Ийм охиолдолд овч үг хэлэхэд ухаалаг багш анхны христийн шашинуудын зовлон зүдгүүрийн алаар ярих боломжийг ашиглана. Алагдсан хүмүүсийн арчлалт хүргэх, шав нараа загалмаагаа өөрч өөрийг нь дагахыг дуудах эзлэгдсэн их эзний өөрийнх нь ухуулгад хүн зөвхөн алхаар бус, харин бурхны амнаас гарах үг бүрээр амьдрах болно гэсэн түүний сэрэмжлүүлэг хүрэл. Хэрв анар миний өлөө өлсөж цангаж зовх аваас анар аз жаргалаа болоод хэмээн түүний бурханлаг айгаралт хариулдаг. Хаагаа анар энэ хүүхдүүдийн аманд шаагдсан араасны оронд алах бяцлаг хийвэл үнэхээр эдний бузар биеийг хоолсож болох ч эдний өвшгүй бодголыг яаж өсөж байгааг анар бодохгүй байна. Ноён Броксхурс дахин дуугүй болов. Хаагаа темпл үүний анх ярьж эхлэхэд нь доош харсан байв.
Гэвч одоо үүний өмнө ихтсэн ширэн харахад үүний царай ганиг ми байгалийн цонхгор царай нь буг маярайлын хүүн өгөрөө байдлыг бас мэдэрч байгаа ми харагдав. Ялангуяа амийг нь онгойлгохын улд баримлчийн цүүцээр хийсэх юм шиг энэд хөмсг нь аажмаар чулуутсан хоорч эхлэв. Энэ хооронд ноён Броксхурс гараа нурууныхаа араас авин зуухан дээр зогсоод сургуулийг бүхэлд нь сүр жавхланаагаар ажиглан харж байлаа. Гин нүд нь нүдээ анивчих юм уу цочирдуулах ямар нэгэн зүйлээ аралцсан ми нүд нь нүдээ цавчив. Тэр эргэж хараад өмнө нь хэрэглэж байснаасаа илүү хурдан аялгаагаар хэлв. Хаагаа ариун сүм, үсээ мушгин гуйвуулсан охин юу юм бэ? Улаан үсээ хаагаа нугалсан үсээ бүхлээрээ нугалсан уу? Тэр аягаа сунган аимшиг зүйл рүү зааж гарын чичирч байлаа. Энэ бол Жюли Северн гэж хаагаа темпл чимээгүйхэн хариулв. Жюли Северн хаагаа. Яагаад дээр эсвэл өөр хэн нэгэн үсээ нугалсан юм бол? Тэр яагаад энэ өргөөний дүрм журм зарчмуудыг үл омсорлон дэлхий дахинд буюу Евангелис инэрлийн байгууллагад үсээ бөөгнөрөн өмсдөг юм бэ? Жюлигийн үс аяндаа мушгин гуйвдаг байна гэж хаагаа темпл илүү чимээгүйхэн хариулв. Мэдээжийн хэрэг. Тийм ээ, гэхдээ бид байгалаа нийцэх ёсгүй. Би эдгээр охтыг ач ивэлийн хүүхдүүд байгаасаа гэж хүсэж байна. Яагаад ийм илбэг дэлбэг? Би үсээ яг нямбай даруухан энгийн байрлуулахыг хүсэж байгаагаа дахин сануулж байсан. Хаагаа темпл эр охины үсийг бүхэлд нь айрах ёстой. Би маргааш үсчин явуулна. Тэр өндөр охин үүнд эргэж хар гэж хэл. Эхний хэлбэр дүрслэгчдэд босоод нүрээ хан руу чиглүүл гэж хэл. Хаагаа темпл алчуураа уруул дээгүүр нь авин эднийг мушгин гуйвуулсан инээмсэглэлийг ярилцах гэсэн ми санагдав. Гэвч ушаал өгсөн бөгөөд нэгдүгээр анги өөрсдөөс нь шаардагдсан зүйлийг хүлээн авч чадхад эд дуулуураа дагсан байна. Би сандал дээрээ жаахан арагшаа налан суугаад эдний энэ маневрын алаар айлбарлаж байсан харц нүүр царайг нь харж байлаа. Ноён Броксхурс бас харж чадаагүй нь харамслаа байлаа. Аяг. Авгны гадна алыг юу ч хийсэн доор гал нь үүний өсөөлж байснаас хавгүй илүү юм байна гэж ир бодох байсан бизээ. Тэрээр эдгээр амьд медалийн араалыг аван минь орчим анхаарлаа ажиглаад яс оноосон юм. Эдгээр үгс өхлийн дуу лугаа адил унав. Энэ бүх зангилааг аслах хэрэгээ. Хаагаа темпл эсэргүүцэж байгаа боллоо. Хаагаа хаан улс нь энэ дэлхийнхнийх биш надад үйлчлэх эзэн бий. Миний өөрөг бол эдгээр охтын махан биеийн шунал ачаалыг үхэлд хүргэх явдал юм. Сүлдсэн ус, үнэ ховц сүмсэх биш, ичгүүрээ царай, хэрсүү байдлыг өмсөхийг эдэнд зааж сургах. Бидний өмнө зогсож байгаа залуу хүн бүр хоосон зүйл өөрөө сүлдсэн байж болох сүлжмэл үсээ байдаг. Эдгээрийг аслах ёстой. Дими үрсэн цагийг бодоод үзтээ. Ноён Броксхурс яриаг нь асалж өрөөнд өөр 3 зочин орж ирэв. Тэд хувцаслын ухаан үүний лекцийг сонсохоор арай ирэх ёстой байсан юм. Учир нь эд барах, орох, үс өмссөн гоёмсог хувцасай байв. Энэ 3-2 залуу нь 16, 17 настай сайхан охид. Эр үед эмийн шувууны шүсээр сүйдэрлэгдсэн саарл шувууны малгай байсан бөгөөд энэхүү гоёмсог олгон хувцсны зах доороос маш нарийн нугалсан цайвар хөнгөн малгайнууд унаж байлаа. Ахмад хаагаа нь үн хамгаалчураар ороож Франц бөөрөнхийн өмсгөл өмссөн байв. Эдгээр хаагааг хаагаа темпл, хаагаа Броксхурс нарын хуваар хүндэглэгээр хүлээн авч өрөөний дээд алд хүндэглэлийн суудалд дагуулсан явжээ. Тэд эрхэн хүндэ хамааныхаа хам сүүх эргэнд сууж, дээд давхрын өрөөг нэглэн шалгаж байл гэрийн эзгээ ажил хийж, угаалгын хувцснаас асууж, даргад лекц уншиж байжээ. Тэд даавуугаа арчилж, доор байрыг шалгах үүргээ хаагаас мэд янз бүрийн айлбар, зэмлэл өгч байлаа. Гэвч эдний яриаг сонсох цаг надад байсангүй. Бусад асуудлууд анхаарлыг минь аав. Одоо хүрэл би ноён Броксхурс хаагаа темпл нарын яриаг цуглуулахдаа хувийн аюулгүй байдлаа хангахын улд урьдчилан сэргийлэх арга хэмжээг үл омсорлож байгаагүй. Хэрэг би ажиглаас зайлсхийж чадвал энэ нь үр дүнд хүрнэ гэж бодож байлаа. Энэ зорилгын улд би маяг дээр сайн суугаад мөнгөөрөө завгүй байгаа ми харагдах зураа нүрээ нуухаар хуудасгаа барьсан байлаа. Хэрэг миний эгэл эвдсэн шифер яаж игээд гараас минь унаж анзаарагдахгүй байх байсан. Бүх хүний нүдийг над руу шууд аав. Одоо бүх зүйл дуусныг би мэдэж байсан бөгөөд 2 ширхэг хавсыг үүж авахар бүхэж хамгийн муу зүйл рүү хүчээ цуглуулв. Энэ нь ирсэн хайхрамжгүй охин гэж ноён Броксхурс хэлээд хэр даруйд. Энэ бол шин сурагч байна гэв. Амьсгаа авахаасаа өмнө би үүний алаар хэлэх нэг үг хэлснээр марах ёсгүй гэв. Тэгээд чангаар энэ нь надад ямар чанга санагдаж билээ. Хуудаснаа эвдсэн хүүхэд урагш гарч ирэг. Би өөрөө хөдөлж чадахгүй байсан. Би саажлаа байсан ч миний 2 алд сууж байсан 2 агуу охин намайг хөл дээр минь суулгаад аимшиг шүүгч рүү үлгэхэд хаагаа темпл намайг хөл дээр нь ивэхэн усалж би үүний шивнэн хэлсэн зөвлгөөг нь сонсов. Бүү айн Жин би санамсаргүй явдал байсныг харсан. Та нар шигэгдэх ёсгүй гэжээ. Тэрхүү найрсаг шивний зүрх сэгэлд минь хуганы адил шингэсэн юм. Дахиад 1 минут байвал эр намайг 2 нүүрэн хэмээн үзэн ядах болно гэж би бодов. Рид Броксхурс болон Конарын эсрэг өөр хилэнгийн өдөөл энэ ял шигэлд миний зүрхэнд хүрээлв. Би хийлэн бүрэнс биш. Тэр сандлыг авчирч өг гэж ноён Броксхурс хэлээд монор дөнгөж дээш гарч ирсэн маш өндөр сандал руу зааж авчирсан байлаа. Хүүхдийг үүн дээр нь авь. Намайг энд байрлуулсан бөгөөд би хинч мэдэхгүй байлаа. Би нарийн ширийн зүйлийг эмдэглэх ямар ч нөхцөл байдалд байсангүй.
Тэд намайг ноён Брокс хөрсийн хамрын өндрөөр хүрэл өргөж, ир надаас 1 мэрийн зайд байгааг мөн шар болон ягаан оргон Пелис мөнгөн өдүүл миний доор сунгаж далсан. Доор минь далсангаал байлаа. Ноён Брокс хөрс эврүү. Эмгийчүүдээ хаагаа ариун сум багш нар хүүхдүүдээ анаар бүгдээрээ энэ охиныг харж байна уу гэж асуув. Мэдээж хэрэг. Учир нь эдний нүд шааж буй нүдний шил шиг миний шасан арьсанд чиглэж байгааг би мэдэрсэн. Тэр хараахан залуухан байгааг чи харж байна. Эр хүүхэд ахуй үеийн ердийн хэлбэрээ байгааг ажиглаж байна. Бурхан бид бүгдэд өгсөн дүр өрхийг үүнд нэгүүлсэнгүй сэглэр өгсөн. Ямар ч дохио гажуудал нь үүнийг од омрун зан чанар гэдгийг харуулдаг. Хилэнцэн нэг өөр нь зарц үзүүлэгч аль хэдийн олсон гэж хэн бодох билээ. Гэхдээ ийм л зүйл гэдгийг би харамслаа хэлж байна. Түр зогсож мэдрэлийн минь цаа өвчнийг аимшруулж Рубикон өнгөрснийг мэдэрч эхлэв. Мөн цаашид зайлсхийж болохгүй шүүх ажиллагааг ба бүх дэмжих ёстой. Хайр хүүхдүүд минь гэж хар ганаг чулуун санвааран өрөвдлөөгөөр хөөцөлдөж энэ бол гунига үйл явдал. Учир нь Бурхны өөрийнх нь хургнуудын нэг байж болох энэ охин бол жинхэнэ сүргийн гишүүн биш. Харин хайр хүн бөгөөд жаахан хаягдсан хүн гэдгийг анаар анхааруулах нь миний